Захин орчин бидний амьдралыг олон талаар хэлбарчилж байна. Бид мэдээлэлээ секундын дотор авч, найз нөхөдтэйгөө зайнаас холбогдож, бизнесээж онлайнд явуулдаг болсон. Гэхдээ эдгээр боломжуудын цаана нэгэн сүүдэр нуугдаж байна. Энэ бол захин хүчирхийлэл. Захин хүчирхийлэл гэдэг нь интернет болон захин орчинд хүнийг дарамтлах, доромжлох, гүтгэх, сүрдүүлэх зэрэг аливаа хэлбэрийн халдлагыг хэлдэг. Энэ нь жирийн нэг хошигнол биш. Хохирогчдод сэтгэл зүйн гүн шарх үлдээж, нийгмээс тусгаарлагдах, өөртөө итгэх итгэлээ алдах, цаашлаад эрүүл мэнд, аюулгүй байдалд нь занал хийлэх хэмжээний ноцтой асуудал юм. Судалгаагаар дэлхийд даяар захин хүчирхийлэл нь өсвөр насныханд улам түгээмэл болж, гендерт суурилсан хүчирхийллийн шинэ хэлбэрүүдийг бий болгож байна. Жишээ нь хувийн зургаар сүрдүүлэх, хүчээр тараах нь залуусын дунд ихсжээ. Монголд ч энэ асуудал хурцтаж байна. Судалгаагаар хүүхдүүдийн талаас илүү буюу 51% нь захин орчинд доромжлол, гүтгэлэгт өртсөн гэжээ. Тэдний зарим нь амиа игүүтгэх талаар бодож байсан гэж хариулсан нь асуудлын ноцтойг харуулж байна. Мөн насанд хүрээгүй хүүхдийг захимаар хуурч мэхлэх, бэлгийн дарамт үзүүлэх зорилготой харилцаа тогтоох орлого нэмэгдэж байгаа нь эцэг эхийн хараа хяналт сул хүүхдийн захим хэрэглээ хэд чөлөөтэй байгаа нь эрсдлийг улам нэмэгдүүлж байгаа юм а. Захим хүчирхийлэл бол зүгээр нэг онлайн маргаан биш. Энэ нь хүүхдийг сургуулаасаа гарахад хүргэж найз нөхөдтэйгөө харилцахаас зайлсхийг шалтгаан болдог. Хүндэрсэн тохиолдолд амиа хорлох эрсдэлтэй. Гэвч Монголд энэ асуудлыг үгүй гэж хэлье.